Цагдаагийн албаа хаагч өсвүүчүүд та бүхэндээ 2 баярын мэнд хүргэе. Сар шинтэг сайхны шинэлүү. За он сайхан давтаа руу одоо тэгээ сайхан жаргалтай байна өө гэж. За нөгөө талын олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан гэгээн өдрийн мэндийг улсын дараамын Эрдмийн театрын нийт уран бүтээлчид албан хаагч ажилтныхаа өмнөөс та бүхэндээ хүргэж байгааг минь хүлээн авна уу. Би тэгээд энэ том яруу найрагч гоо яруу тансаг өгч жоохон таа өгөө тэгээд. Гэхдээ зүгээр өөрийнхөө бодлыг та бүхэнтэй яг энэ давшаан тохиолдсон дээр хуваалцъя гэж бодож байна. Гэсэн би нэг юм үг дотроо бодож олсон. Энийг өнөөдөр хэлэх бас завшаан гаргах гэж баярлалаа одоо та бүхэн. Төрийн сүр сүлд түмний ямар амгалан Монголын цагдаа гинэ хэмээн би гэж бодож явдаг бас энэ ташрын хэлэхэд сайхан байна. Тэгээд өөрийгөө засаад, ирээн засаад төр засалцж яваа Монголын эмэгтэй цагдаагийн албан хаагчдаа Мартин Эний мэндийг хүргэж байна. Дүүрэндээ гартаа, нүдэндээ цогтой яваарай. Та бүхэн гайхамшигтай их хүн. Нийслэлийн цагийн өдөр ганцхан бодлого төлөвлөлт зохион байгуулалт шинжилгээ үнэлгээ нэлзээ чиглэлийн хэрэгжилтэн цагдаагийн ахмад байгуулж байна. Би цагдаагийн байгууллага 2010 оноос хойш тасралтгүй одоо 15 дахь жилдээ ажиллаж байна. Цаг хугацаанд аягүй хурдан өнгөрсөн байна. За нийслэлийн цагийн өдөрт ганцхан байгууллагыг 3 дахь жилдээ ажиллаж байна. За цагдаагийн байгууллагын хуулиар нөлөөсөн гэрэлтэй тэнцэх, нэгдийн журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажилтай. За тэгээд цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд бол жиндэрийн байдлыг бол илүүтэйгээр авч үзэж байгаа. Тэгээд одоо удирдах ажилтнаа эмэгтэй албаагчдыг оруулах, тэгээд одоо засгийн тогтоолт эмэгтэй албаагчдын эзлэх хувийг нэмэгдүүлсэн чиглэлээр байгууллагаас эмэгтэй албаагчдаа чиглэсэн ажил хэмжээлнүүдийг тодорхой хэмжээгээр авч хэрэгжүүлж үр дүнтэй ажиллаж байгаа. Манай хэлтсэн маань ерөнхийдөө өргөн цаг үетэй ажилтны байгууллагын бодлого төлөвлөлтийг зохион байгуулалт аван үйл ажиллагаандаа хэн шинжилгээ хийгээд ерөнхийдөө байгууллагын бодлогын ажлыг хэрэгжүүлдэг. Амны яг хариуцж байгаа чинь бол яг хэн шинжилгээ үнэлгээний чиглэлийг хариуцж ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын болон өөр зэрэгцэн ажиллаж байгаа төрийн цэгийн байгууллагын нийт Монголын эмэгтэйчүүдтэй Дөрмөг ялдам цэцгэн гис бүрдэл сүлсээр дэгдэж ирэх. Тонгологнууд нь чиний гэрэлт нэмсэглийг чамдаа хоногшуулж, огтон ирэх өдөр хоногуудын ой зүгэлсэн давтамжит мөчүүдийг уруулаар дамжиж,
бид нэвчгтээ улаан усыг минь цэнхэр өнгөтэйгээ уусган нэгтгэх болорж үнснээ мэлтрэн залгилах дарсны хөвсөлцөх долгооноос үзэхдээ биер адил уй туйхан хөдлөх хөлийн чин гიშгтлийг ажиглаж нэгэнтээ тайтгармгүй. Сэрвгнэх зүүдний эргэнэх хөлбөрөн луга бие сэтгэлийн дотор дураарж ирэх уянгад дууны чинь гიშгэнд цогтож салхин сэвшээтэй нурын долгиог үн удаан ширтэнгээ нэгэн мөрийг гүндэн живүүлэн бидэрцээр үлдсэн хэсэгт нь өөрийнхөө гонх төрийг толтоход чивчиртэл татсан номны үзүүрээс алдуурсан сум адил чиний нүд намайг ширтгэд хоёрынтоо тайтгармгүй. Ногтруу шууд дэрсэн дундуур явгалан гүйлдэг шиг тийм имзэг ярахнаар цочмоглон зөөрмөглөхтэй навцсын амирлангуй нэралах үндсийг тэтгэж тэнгэр химээгч газраас сарах борооны тусалд норхыг ч үзэхдээ цасны ширхэг товлж бодар шудар хаялахад царай тань үлэмж гэрэлтхийг харж гурамтаа тайтгармгүй. За би цатаан байгууллагад ажиллаад байгаа яг 19 жилдээ ажиллаж байна. 19 жилийн ажилдаа яг хөгжлийн чиглэлээр